Шилдэг үнэлгээчин. Монголын мэрэгсэн үнэлгээчдийн институтийн удирдах зөвлөлийн дарга бөгөөд тэргүүн Гомбын Баянмөнх. Улс аймгийн бүх мөрөн суман төрсөн 1992 онд хөдөө аж ахуйн их сургуулийг нэгтлэн бодогч мэргэжлэр төгсөж ажил хөдөлмөрийн гараагаа хөдөө аж ахуйн их сургуулийн багшаар хэлснээс хойш төрийн болон хувийн хэвшил мэргэжлийн байгууллагад дээд удирдлагын түвшинд ажиллаж ирсэн. Итүүгээ нэгтлэн бодох бүртгэл аудит ба зөвлөх үйлчилгээний BDO аудит компани удирдах партнераар ажилладаг. Баянмөнх нь 2018 оноос Монголын мэрэгсэн үнэлгээчдийн институтийн удирдах зөвлөлийн дарга бөгөөд тэргүүнээр сонгогдсон ажиллаж байгаа Монгол улсын тэргүүлэх зэрэгтэй үнэлгээчин бөгөөд хөрөнгийн үнэлгээний мэрэгжлийн зөвлөх үйлчилгээ хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг шинжлэх мэрэгжлийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад манлайлан оролцсон. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний олон улсын сайн дуршлагыг нэвтрүүлэх, мэрэгжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэрэгшүүлэх, улмаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.